Вот мы пришли из Узбекистана. Бид Узбекээс ирээд 6 хоног байна. Өөрийн чадвараа харуулж үндэсний хоолой танилцуулах гэж ирсэн. Свои блюда узбекские национальные. Вот для монгольского народу мы с удовольствием. Үндэсний үнэт зүйлүүдээ энд монголчуудтай зориулж бид тавьсан. Вот казан кебаб вот делается вот здесь вот. 3 тогоо казан кебаб хийж байгаа. Спасибо такой. Сайнаар хүлээж авч хүндэлж байгаа ард түмэндээ баярлаж байна. Нас очень уважали. 300 Нэг тогоонд 350 кг нийт тонн гаруй мах бэлтгэж байна. закрыли. Нийт 14 казан тогоо байна. Плов 3 тогоо, 2 тендерт самсаа мөн хийж байна. Мэргэжлийн самсааны тогооч. Самсаагаар мэргэсэн тогооч байна. Энэ тогооч маань зөвхөн казан кебабаар мэргэсэн. Вот мой Миний хамгийн дотны найз ирсэн. Тэр бол пловны мэргэжлийн тогооч байна. повар Узбекистана. Вот плов. Здесь 60 60 килограмм будаагаар хийж байна. риса сюда накрыли. Вот, пожалуйста. Вот когда вот гости к нам приходят, да домой. Плов гэдэг нь бидний үндэсний хоол бөгөөд зочдод заавал плов өгдөг байгаа. Плова вообще не уходит. Вот это заготовка, обжарка от плова. Потом вот Эхлээд ингэж шөлөө бэлтгэж байгаад будаагаа хийгээд байна. в таком виде, готовом виде. Бид фестиваль эхлэхээс нэг өдрийн өмнө ирж бэлдэж эхэлсэн. Дараа нь бид 2-3 цаг амраад буцаад орж ажиллаа хийдэг. Бид ядарч байгаач бидний хувьд энэ ядаралт бол юу ч биш шүү дээ. Ирж байгаа хүний тоо улам ихсэж байгаа болохоор ачаалал их байгаа ч гэсэн зүгээрээ. Это работает и дальше будем еще скажет, еще будем делать. Мөн бид шорлог хийж байна. Амсаад үзээрэй. Шорлогоо бид 24 цагийн өмнө бэлдэж амталсан юм. Манай улсын шилдэг шорлогны тогооч Шухрат байна. Мөн бидний найз Монгол тогооч маань тусдаж байна. Тэр одоо бараг мэргэжлийн болж байгаа хаа. Рис Энэ болоош сайн чанарын будаа. Узбек пловыг зөвхөн өндөр зэрэглэлийн будаагаар хийж байж сайхан хамт гардаг. Казану 80 кг 2 раза готовим. Дуусгаар нь бид шууд хийж байгаа. Өдөр нэг тогоонд 600 кг гээд 3 тогоогоор нийт 800 кг хийж байна. все мы от души приготовили. Я очень рад. Би маш их баяртай байна. Намайг хүндэлж, найрсгаар угтаж авсан. Мөн ийм олон тооны хүн орж өдөр бүр идэж байгаад баяртай байна. Энэ бол миний хийж байсан фестивалуудаас хамгийн гоё нь байна. Би Монголын ард түмэн, хотын дарга, Монгол улсын ерөнхийлөгчдөд баярлаж байна. Манайд ирээрэй гэж урьж байна. Манай ерөнхийлөгч бас ийм арга хэмжээ зохион байгуулах байгаа. Ийм замыг нээж өгсөн ерөнхийлөгчдөд баярлалаа. Манай хотын дарга Хакимд бас баярлалаа. Ему тоже. Здравствуйте. Сайн байна уу? Энэ таны хоол. Наши блюда. О, спасибо. Вот Энэ шорлог, самсаа, казан кебаб, плов. вот шашлык. Чин сэтгэлээ шингээж хийсэн хоол минь шүү. Маш амттай байна. Би хоол хийхдээ маш их баяртай байна. Энэ бол чин сэтгэлийн амт. Сэтгэл гэдэг өөр амттай байна. Это сначала Маха эхлээд амтлна. Тэгээд казан буюу тогоондоо 4-5 цаг хийдэг. где-то вот Тэгж яаж ийм зөөлөн амт гард юм аа. и вот такой вкусно будет. И такой. Вот это плов мы всегда, когда мы каждый вот через каждый вот день можем мы. Энэ бол плов. Манай Узбекэд чай хараа гэдэг газар байдаг. Бид баяр болгоноор плов хийж зочнод айлдаг. Хэрвээ плов өгөөгүй л бол зочид маань хүлээгээд л сууж байдаг. Самсаа мөн өөрийн гэсэн өвөрн цамттай, зөөлөн амттай, шүүслэг. Та өөрийн сэтгэлээ хуваалцаач. Свое мнение. Очень вкусно. Ямар гоё юм бэ? Приятного аппетита. Очень приятно. Кушайте. Я очень рад вам. Сайхан хооллоорой. Энэ узбек плов танд таалагдж байна уу? Энэ бол самса, казан кебаб. Мы все делаем. Энэ бүх хоолыг та бүхэн зөрүүлж хийсэн. Ямар байна? Таалагдж байна. Энэ эдгээр нь гоё харагдсан. Надад сэтгэл өндөр. Баярлалаа. Баярлалаа. Здравствуйте. Приятного Сайн байна уу? аппетита. Сайхан хоолж байна уу? Казан кебаб. Энэ бүх хоолыг та бүхэн зөрүүлж хийсэн. Ямар байна? Таалагдж байна уу? Казан кебаб. Как понравился? Өнөөдөр анх удаа ирлээ.
зөндөө одоо өдөр сурчлагыг нөгөө харсан сайн муу янз янзын юм хэлж байгаа ч гэсэн яг орж ирээд хоолыг идэхэд бол их амттай байна, сонирхолтой байна. Тэгээ та бүхэнд монголчуудыг ийм амттай хоолоор зайлж байгаад маш их баярлалаа. Өөрийнхөө орны соёлыг өшөө олон түгээгээрээ Монголын соёлтой ч гэсэн бас танилцж байгаа хаа гэж найдаж байна. Хоол амттай байна. Баярлалаа. За, спасибо. Сайн байна уу? Сайхан олдож байна уу? Энэ бүх хоолыг та бүхэн зориулж хийсэн. Ямар байна? Таалагдж байна уу? Энэ хоолыг та бүхэн амталж үзээд өөрсдийнхөө сэтгэлдлийг хэлээрэй. Эцэг зохион байгуулжээ. Танд маш их баярлалаа. Таны хоол танай үгчгээ маш өндөр соёлтой сайхан болж байна. Энэ үйл ажиллагаанд дахин явуулж байгаарай гэж байна. Сайн байна уу? Сайхан олж байна уу? Казан кебаб. Энэ бүх хоолыг та бүхэн зориулж хийсэн. Ямар байна? Таалагдж байна уу? Самса, какое хорошее блюдо. Понравится вам? Очень понравился. Спасибо. Баярлалаа. Спасибо, очень спасибо. Баярлалаа. Сайн байна уу? Фестивальд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Манай Узбекийн хоолыг амталж байсан уу? Алгаа гавна уу? Вот, пожалуйста. Энэ бол манай үндэсний цэвэр хүн давуугаар гар аргаар хийсэн оролт байгаа юм. Это ручная работа. Өөрөө чинь энэ фестивалд харсандаа баяртай байна. Манай үндэсний хоолыг амтлахаар ирсэнд маш их баярлалаа. Чи өмнө плов, самса зэрэг узбек хоолнуудыг идэж үзсэн үү? От сердца. Энэ хүмүүст зориулаад ийм зүйл хийсэн бас маш их баярлаа. Одоо таны хоолыг амсаж үзэхэд бол би ирсэндээ баяртай байна. Энэ бол манай үндэсний цэвэр хүн давуугаар гар аргаар хийсэн оролт байгаа юм. Баярлаа. Та одоо биднийг зориод энд ирсэнд маш их баярлаа. Спасибо вам. Спасибо. Здравствуйте. баярлалаа. Гой хоол идсэн баярлалаа. Спасибо. 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 Здравствуйте. Сайн байна уу? Би танд энэ оролтыг бэлгэлэхийг хүсэж байна. Спасибо вам. Это тоже вам. Энэ ч гэсэн танд Узбекийн ард түмний сэтгэлийн бэлэг шүү. Спасибо вам тоже. Че благодарен. Спасибо. Спасибо. Я тебя зовут. Солнечный Узбекистан. Спасибо. Дружба. Дружба. Я первый раз в Монголии. Би Монголд анхудаага ирсэн таалагдж байна. Төвд албай дээр байгаа хөшөөнүүд таалагдж байна. Монголын ард түмэн, Монгол улсын ерөнхийлөгч Улаанбаатар хотын захирагчид талархаж байна. Өөрсдийн баг хамт олонтойгоо ирээд Монголын ард түмэнд хоол хийж өгч байгаадаа баяртай байна. Биднийг хүндэтгэлтэйгээр өгтөж байгаа Монголын ард түмэнд баярлалаа. Үнэхээр их баярлалаа. Бид дахин ирнэ. Бидний одоо хийж байгаагаас гадна олон шин төрлийн хоол хийж өгөхөд билээ шүү. Монголын ард түмэнд баярлалаа. Дахин ирэхдээ баяртай байх болно. Монгольскому народу.